эрүүл мэндийн яам үзүүлж байна. Монгол түмэн маань цагаан сарыг бие биенээ хүндлэхийн тулд амьд тарьцаа үүсгэхийн тулд одоо их ах дүү нартайгээ танилцж ургийн холбоогоо батжуулахын тулд цагаан сарыг тэмдэглэлээ. Уламжлалтай хэлээ. Монгол түмэн ард иргэд маань цагаан сар гэдэг нэрийг яаж өгсөн гэхээр арх согтуурал хундааны зүйл хэрэглэхгүйгээр цагаан эдээгээрээ дагнж энэ баярыг уламжлалтаасаа одоо тэмдэглэж байхыг эртээрээс одоо уламжлалт тэмдэглэж ирсэн. Арх согтуурал хундааны зүйлийг одоо хэрэгснээс болоод эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал нэг тоо баримт хэлэхэд 2017 онд яралтай төрөм тусламжийн одоо зөвхөн цагаан сарын баяр ёслолын одоо өдрүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд 3420 хүн нэс дуудлага үзүүлснээс одоо зөвхөн архины хордлогоор 116 буюу 20% одоо 17 онд тусламж үзүүлж исэн бол 2018 онд 37% болж 214 хүн архины хордлогоноос болж одоо яралтай тусламжийг бол авч исэн байна. Тэгэхээр энэ маань хүний эрүүл мэнд сөргөөр нөлөөлдөг. Амь насанд одоо шууд халтай учраас арх согтуурал хундааны зүйлийг бол хэрэглэхгүй бай. За арх согтуурал хундааны зүйл хэрэглэхгүйгээр сайхан үгээ ярьж, мэндэлж, за мөн одоо уламжлалт ёсоороо баяр ёслол эдээ хундаага архигүйгээр одоо тэмдэглэж өнгөрүүлье гэж уриалж байна. Архины хордлого гэдэг бол хүмүүсүүдийн амь насанд аюултай байдал үзүүлдэг. Ялангуяа эрэгтэйчүүдийн бол насыг 9.8 жилээр бол богиносгодог байгаа. За мөн архины хордлого улмаас болж хүний эрүүл мэндэд бол сөргөөр нөлөөлдөг. Орсын үгч гэсэн байдаг. Архи уухгүй байж илгээ хамгаалж одоо илэггүй амьдрснаас одоо архигүй амьдрья гэсэн ийм одоо үг хүртэл байдаг. За манай Монголын одоо уламжлалт ясан ч гэсэн одоо эдээ ундааны дээд бол архи биш сүү юм аа гэж ингэж яригддаг. Монгол улсын эрүүл мэндийн яам.